бүгдийн нийтийн амгалан айлтгая. За менежментийн шинжлэх ухааны ориглууд бүх юм ярьж суучраас надад ярих юм нь үлдээгүй шахуу юм шиг болчлоо. Хэд хэдэн зүйл дээр би бас өөрийнхөө саналыг хэлье гэж бодсон юм аа. Батотхон гэдэг энэ бүсгүй диссертац судалгааны ажил хийж байгаа шүү гэж над дээр хэдэн жилийн өмнөөс холбогдож хөрвдөгөө чамтай уулзмаар байна л гэдэг. Тэгээ сүүлдээ та гэжсэн чи болсон. Багшаа гэдэг байсан. Тэгээ сүүлдээ юу ч болсон мэдэхгүй. Тэгээд конторт ч очие гэдэг байсан. Контор байхгүй болсон. Гэрт чинь очноо хөө гэдэг. Гэрт ирдэг. Нэг ийм энэний цаана энэ эрдэм судлалын ажлын тэр сайхан нарийн хэлхээ уяас холбоос нэгтгэсэн юм шиг байгаамаа. Тэгээ олон удаа бас бидээр уулзсан. Энэ зөндөө одоо ярил хийм би. Зөвхөн би одоо яг энэ ухааныхаа талаас өөрөө бүдчиж яваа энэ салбарын талаас нь энэ бүсгүйтэй энэ мундаг доктортой бас ном хаилцах тийм болцоо надад олдоод байсан. Тэгээ би энэ дээр уул нь бичээд ирдсэн юм л да. Хэлэх үгээ. Ер нь энэ эрдэдэгөөгийн эрдэмтэнгүүд менежментийн ухаантангууд энэ толгойг нэлээд одоо ашигладаг. Майнмитийн тархины түгжээ бас бүрэн гүйцэд гараагүй байгаа. Энэ ухааны том урсгал бол өөрөө манлайлал гэдэг ойлголт. Маш төвөгтэй шинжлэх ухааныхын талаас задлан шинжилгээ хийх юм бол маш төвөгтэй гэдэг юм. Энд бол ухаантай оюуны бядтай хүн ер нь орондоо олон хүн энэ рүү орж чаддгүй юм шиг. Шинжлэх ухааныхын талаас шүү. Практик үйлдэл бол манайхан байгаа л да зөндөө байдаг байна. Нэг ийм юм харагддаг. За дараа нь энэ манлайлал гэдэг шинжлэх ухааны ойлголтыг тайлбарлах, түүний гүн утгыг ойлгох энэ талаар бол зөндөө юм хийгдсэн л дээ. Түрүүн Батхөрл хэллээ. Тэр 2004 онд би нэг жижигхэн дэвтэр хэвлүүлсэн. Тэр дэвтрийг хэвлүүлэх гол шалтгаан элбэгдорж байсан. Манай ерөнхийлөгч авсан. Бид хоёр улсын баг хурлд хамт байсан. Тэгээ улсын баг хурл өөрийнхөө зохион байгуулалтыг хийгээд эхэлсэн чинь баахан дарга нар улсын баг хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, байнгын хороодын дарга, дэд хороодын дарга гэдэг ингээд өөрийнхөө зохион байгуулалтыг хийсэн баахан дарга гарсан. Тийм нэр томьёотой албан тушаалууд байна. Гэтэл манай элбэгдорж бид нар даргын бүгд найрамд тулсаас салах гэж ядаж явсан. Яагаар бид нар эргээд ийм олон дарга нартай болдгийг болохгүй. Энэ дарга гэдэг өгчээр нь хаанах юм бэ? Нэлээд тийм юутай гарч ирсэн л дээ. Сэжиглэнгүй байдлаар, хардангуй байдлаар харь үг мэт одоо тийм хүнд сонсогдохоор тэгээ тэр дотор энэ удирдахуй ухаан гэдэг юм руу одоо бас нэг ганц хоёр номын хуудас иргүүлсэн би гэдэг нэг балчир юмт хөргөдөг. Нэг мундаг хүн байсан Бярагийн Чимэд багш. Төрийн удирдлага, төрийн захиргааны удирдлагын хичээл их сургуульд заадаг байсан. Би хоёр дуугарч чадаагүй. Миний дуугарах гэж явраа байсан. Асуунгууд би доош харж. За Чимэд огшлоо одоо аврах байхтаа гэж бодсон. Чимэд огш юут дуугараагүй. Дарга гэдэг үгийн тайллыг авч. Гэтэл Зардхангуй бид хоёрыг аварсан. Би ямар удирдах ухааны хүн биш дээ. Би түүхийн хөө.
17 дугаар зуунд 1700 хэд вэ юм уу? Тэгээ 18 дугаар зуунд халахын ноёдууд хуралдаад чуулган хийсэн. Халахын ноёдын чуулган хийжээ. Тэр чуулган дээр чуулган даргаан дотроос гаргаж ирээд тэгээд чуулган дарга гэдэг үг тэнд байсан байж. Тэгэхээр 200-300 жилийн одоо түүхтэй бид нар хэргэлдэг, өвгдөөс хэргэлдэг ийм үг юм байна гэд гаргасан л да. Тэгээ нэг сэтгэл амраа тэрнээс хойш тэр дарга гэдэг үг миний толгоноос салхаа байсан. Нэрээ энэ хаанаас гараад ирсэн? Тэрнээс мөн байсан юм уу, үгүй юм уу? Нуус тавчоо надад 47 оны тэр Сэндийн дамдын сургуулийн худам монгол хэлээс орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж буулгаж 47 онд монгол бичгээрээ хэвлүүлсэн тийм ном байдаг юм одоо олдоо болт. Тэгээ тэрийгэ үзчихсэн чи тэнд өнөө дарууга гэдэг үг чинь тууж өгдөг байж. Гэр дарууга гэдэг үг. Миний баярлсан гэж. Би нэг шөнө нойргоо хонсон ш тэрийг яач. Ямар гоё үг болоод. Тэгээ тэрийг хөөсөн чинь нууц тавчаан дотор 10 хэд гараад ирж байна. Дарууга, даргач, даруулах, даруулан сахиулах гэд. Гэтэл нөгөө талд нь алтан тавч. Алтан тавч дээр нөгөө ч бас гараад ирж байна. За ингээд дарууга гэдэг үгийн үгтэй уг их сурвалж яасан болсон 30 гаруй үгтэй болчих. Хаана хэрэглээд байсан юм бэ энэ үгийг? Энэ бол яг өнөө манлайлалтай ч холбогдоод эхэлж байна. Нэг ийм гоё тохиолдол байдаг. За өнөөдөр бас энэ Бататхны энэ дээр бид хоёр зөндөл ярьсан л да. Энд олон сайхан юмнууд бий. Гол юм энд юу вэ гэхээр ерөөсөө монголчуудын өөрийнх нь оюуны сэтгэлгээ суурин амьдралын соёл иргэншлээс шал ондоо юм байдаг юм байна. Бидний сэтгэлгээ огторгуун сэтгэлгээ юм байна. Энэ хэмжээс докторгууд бид нар сэтгэдэг үндэстэн юм байна. Нүүдэлчдийн онцлог байж магадгүй. Энэ зөвхөн монголынх биш байх. Нүүдэлчд байнга л дэлхийтэйгээ харилцсан бие биенээ мэдэж гонтгэж тэрийг жам ясын хөгжлийнх нь жам ясын дагаж амьдэрдэг тийм үндэстнүүдийн сэтгэлгээ авах. Олон хэмжээс докторгуу гэдэг бол их одоо эрдэмтэн мянгадугаан тоосоосноор энэ хэмжээс докторгуу шүү дээ. Энэ хэмжээс доктор. Энэ хэмжээс гэдэг бол 5 биш. Баяр цогтын 20,000 биш. Магадгүй 200,000 параметр байж магадгүй. Ийм юмыг авчираад энийг судлах одоо зөвхөн яг удирдахуун цэвэр удирдахуун ухааны сэтгэлгээгээр энэ манлайлал гэдэг тэр цэгц ойлголтыг шууд ингээд загварчлалтад гаргахад маш төвхт. Тэр гаргалгаа тэр аргыг луу бас дөхүүлж авчихсан хүн бол манай Бататхан. Бүх юмыг ингэж задлж агаад тэр холбоос сая манайхан бүгд сонссон баг. Тэр энэ хувьсгчдыг бүгдийг задлж агаад ганцхан цэг дээр аваачиж эргүүлээ зангиж байгаа. Тэр нь өөрөө манлайлал гэдэг ойлголт чинь ийм юм байна шүү. Чингис хааны манлайлал гэдгийг чинь товчоод хэлэхэд нэг цэг дээр хатгаж өгч байгаа. Ийм юм хэлэх нь биш. Энэ бол бидний одоо шинжлэх ухааны эрэл хайгуул энэ задлан шинжилгээ нэгтгэн дүгнэлтийг маш гоё одоо тэр байгалийн шинжилгээний арга загвар энүүгээр тодорхойд ашиглчихсан баг. Бид нар мэдж байгаа шүү дээ системийн онол гэхэд системийн онол анх 1928 онд Австрийн эрдэмтэн Бертоломфи гэдэг хүн системийн онолыг ургамал дээр анх төрсөн. Бид нар системийн онолыг судлахгүй юу байгалийнхаа шинжилгээний ухааныг судлахгүйгээр удирдахуун ухааныг цааш нь хөгжүүлнэ гэдэг үлэх төвөгтэй болсон. Эннийг тавьж өгсөнд
одоо шинжлэх ухааны талаас судал талаас бид нэр одоо намайг хандууд садан төрлүүд отгоо чамд маш их баярлалаа. Чи шүү. Баярлалаа.